Яг нь засгийн газар бүрдэх асуудал бол өөрөө өмнөх ерөнхий сайд одоо сая огцорсон оюун эрдэнэ ерөнхий сайдын өвч төр Монгол Улсын намын 2024 оны сонгуулийн үр дүнгээр улс орны одоо хөгжил дэвшилд чухал түлхэж өгөхөөс 14 том төслийг мега төслийг эхлүүлсэн. За энэ төслөө цааш нь мэдээж үргэлжлүүлэх юм одоо зайлшгүй шаардлага байна. За энэ шаардлага дээрэс нь парламентын хууль тогтоом шийдвэр гаргахтай холбоотой хэдийгээр Монгол Улсын нам 68 судалтад дангаараа засаг байгуулад дангаараа парламентын шийдвэрээ гаргаа явах боломж байгаа ч гэсэн намын дотоод уур амьсгал парламентын дотоод уур амьсгал өөрөө ингэж явах нөхцөл байдал их тийм бүрхэг байна. Тийм учраас Монгол Улсын намын хувьд бол 28 оны сонгуул хүртэл дээрэс нь наан 27 оны ерөнхийлөгчийн сонгуулийг өгтөж энэ одоо бүх юунууд дээрээс нь энэ томцлуудыг эхнээс нь үр дүнд хүрэхийн тулд тодорхой хэмжээгээр одоо яг ардсан нам засагт орохгүй гэдгийг мэдгичлээ. Нөгөө талд нь парламентд судалтай хүн нам үндэсний эвсэл гээд намууд засаг руу орж ирж ажиллах магадлал бол өндөр байна. Тэгэхээр таны хувьд ерөөхдөө хамтарсан засгийн газар за яг бүрэн байх хугацаанд ер нь хийсэн ажлуудыг ер нь та хэрхэн дүгнэж байна? Давуу талч байна, сул талч байна. Давуу тал юу вэ гэхээр урд өмнө хизээч яригдж байгаагүй, урд өмнө хизээч юм одоо зоригтойгоор одоо эрчим хүчний салбар, дид үтцийн салбар, за тэгээ одоо бусад салбаруудад хэрэгжүүд ялангуяа Улаанбаатар хоттой холбоотой томоохон юм одоо бүтээн байгуулалтын ажлуудыг бол энэ засгийн газар бол дэвшүүлж эхлүүлж чадсан нь бол энэ засгийн газрын том амжилт. Яагаад гэвэл энэ засгийн газарт ирэх урьж байгаа Монгол Улсын намаас гадна дараагийн одоо олон судалтай Монгол ардсан нам, хүн нам гэдэг одоо 3 нам засгийн газарт засгийн газрыг бүрдүүлж ажилласан. Энэ утгаараа бол засгийн газар дээр ч тэр парламент дээр ч гэсэн засгийн газраас оруулж ирсэн бодлого шийдвэр бол одоо дэмжлэг авч цаашаа улс орны хэмжээнд хэрэгжих юм нөхцөл бүрдэж байна. За сул тал нь их юм бол хяналтгүй болох эрсдэл. Ер нь бол сөрөг хүчингүй байна гэдэг бол өөрөө том эрсдэл дээ. Өөрөөр хэлбэл одоо сөрөг хүчин хийх ёстой жишээлбэл ардсан нам бол засаг руу ороо ажиллаж чинь гэдэг бол эргээд нөгөө ирэх урьж байгаа намын бодлого үйл ажиллагааг одоо хянах тийм ээ. Зөвийн дэмжих бурууг нь одоо шүүмжлэх тийм ээ. Ингэж нөгөө засгийн бодлого чи өөрөө илүү үр дүнтэй өгөөжтэй хяналттай хэрэгжих юм нөхцөл бүрддэг. Тийм учраас энэ тал дээр бол нэлээд сөрөг зүйлүүд ажиглагдсан. Гэхдээ том агуулгаараа аваад үзэх юм бол энэ нэг тийм улс орны хөгжил дэвшилтэй холбоотой томоохон бүтээн байгуулалтуудыг эхлүүлж байгаа гэдэг тэр том агуулга нь бол энэ засгийн газрын хамгийн том өв болж үлдэх байх гэж бодож байна. Тэгэхээр засгийн газрын дундаж наслалтын хувьд бол за 2 жил хүрэхгүй юм айгу бага насжилттай байгаа. Тэгэхээр энэ бас эргээд нөгөө нэг гадаадын хөрөнгө оруулагчдад ч гэсэн бас тодорхойгүй байдлыг бий болгох. За Монголд одоо хэрэгжиж байгаа төслүүд ч гэсэн тодорхой хугацаагаар удаашрах юм сорилтуудыг дагуулж байгаа. Тэгэхээр ер нь засгийн газрын насжилтын юм богино байгаа тэр та яг ер нь яг яах ёстой гэж яавал ямар арга хэмжээ авбал ер нь зөв гэж тань бодож байна? Тий. 92 оноос хойш шинэ үзэл батлагдсанаас хойш ер нь засгийн газруудын дунд наслалт 1.6 жил байгаа юм. Дунджаар. Тэгэхээр яг нөгөө эвсдийн засгийн газар бүрдэх, засгийн газар бүрдэх, ялангуяа эвсдийн засгийн газар нийтдээ энэ хугацаанд бол 5 сонгуулийн үр дүнд нь эвсдийн засгийн газар байгуулагдсан байна. 9-өөс 5-нд шүү дээ. Тэгэхээр энэ бол цаашдаа бид нар энэ засгийн газрын нас жилт ингэж богино байгаа явдлууд нэг талдаа бол нөгөө бодлогын залгамж чанар хэрэгжилтийг одоо үр дүнгийн үзэхэд бол бас өрнөлттэй. Нөгөө талд нь бол эвсдийн засгийн газар чи өөрөө улс төрийн олон ашиг сонирхол орж ирдэг. Ийм учраас бол нөгөө эвсдийн засгийн газрууд амархан задрах юм процессыг яваад байна. Энэ маш олон шалтгаантай. Зөвхөн хамгийн том шалтгаануудаас нь хэлэх юм бол нэгдүгüүрт намуудын төлөвшөлттэй холбоотой. Хоёрдугаарт намууд бодлогын төлөө явахгүй. Ер нь бол эвсдийн засгийн газар бүрдэнэ гэдэг бол өөрөө 3 арга механизм байгаа юм л да. Нэг нь болохоор сонгуулийн өмнө сонгогчдын саналыг авахын тулд намууд эвсэл сонгуульд орох. Нөгөөх нь сонгуулийн дараа бодлого дээрээ нэгдэж эвсэх. Гурав дахь нь сонгуулийн дараа албан тушаал дээр одоо юу яах нөгөө салбар албан тушаалыг хуваарлах байдлаар эвсэж одоо засаг байгуулах гэдэг ийм 3 хэлбэр байгаа байхгүй. Тэгээд энэ 3 юугаар аваад үзэхэд за 1996 оны ардсан холбоо эвсдийн засгийн газар бол сонгуулийн өмнө санал авахын тулд байгуулагдсан.
За бусад засгийн газруудыг аваад үзэх юм бол ерөнхийдөө эвсэж одоо албан тушаал өөрөөр хэлбэл намууд тодорхой салбарууд дээр өөрийнхөө боловсон хүчин хүний нөөц улс төрийн боловсон хүчнийг байршуулж тэр салбарт өөрийнхөө бодлогыг хэрэгжүүлэх гэдэг ийм зорилготойгоор засгийн газрууд байгуулагдчихсан ийм тохиолдлууд бол саяын тэр 5 тохиолдлын 4-д нь байж байгаа байхгүй. Тэгэхээр эвслийн засгийн газар задрах, бутрах процесс бол энээсээ шалтгаалаад бол богино настай байх. Дангаараа засаг барьсан хугацаанд бол жишээлбэл Жасраа ганц засгийн газрын үед, энх хоёрын засгийн газрын үед те ерөнхийдөө 4 жилээ гүйцээсэн л байгаа байхгүй. Энэ мэтлэнгээр ингээд даваад үзэх юм бол ер нь бол засгийн газрын насжилт ингэж богино байгаа явдал нь бол бид нар бодлого дээрээ нэгдэж чадахгүй байна. Ихэнхдээ эрх мэдэл албан тушаал хуваарлах энэ процесс руу намууд илүү анхаарал байна л гэсэн.